Оройн нэмээд түргэн олгогч нараа. За өчтөр видео хийж амжсангүй яагаад гэх юм бол жоохон ханаад хүрсэн жоохон халуурч исэн. Өнөөдөр ч гэсэн жоохон тиймэрхүү байгаа. Гэхдээ маяглахгүй зах зээлийн апдейт эхэлцгээе. За алтны чартыг ингээд хараад явах юм бол consolidation, correction, тэ sideways movement, жоохон pop одоо ерөөхдөө sideways consolidation үргэлжлээ явж байгаа. Юутай төстэй харагдаж эхэлж байна гэх юм бол хэдхэн сарын өмнө тэ 4 сараас 4 сарын дундуур яасан бэ гэх юм бол Евролоос оргилцэг хүртэл хөрхөн 20%-аараа дээш өсөө явсан. За энд ингээ харах юм бол хамаагүй өндөр явсан л да. Тэгээ pop хийснийхэн дараа тэгээ та дарж pop хийснийхэн дараа жоохон унаад буцаад double top шиг харагдажсэн. Тухайн үед би бас market update дээр хэлжсэн. Oh my god. Double top хийсэн үгүй юу? За тэгээ доошоо өргөжлүүлээ явахаараа яваад ирсэн чинь Mika Metals маань та санаа яваарай. Энэ 4-5 сарын үеэр зарим хүмүүс мартсан байж магадгүй. За 4-5 сарын үеэр те ингээд 17 центээс 12 цент хүртэл ингээд доошоо буурсан. Хүмүүс тухайн үед баг итгэл алдаа. Oh my god, Mika яах нь маах нь гэл дахиад тийш өссөн. Тэгээ энэ үеэр та санаж байгаа юм бол Mika Metals шинэ хөвцөө гаргасан. Тэгээ дахиад нэг consolidation яваад тэгээд энэ Евролноос дараагийн пик хүртэл тийм баг 4 сар болсноо яг адилхан харагдаж эхэлж байна. За буцаад алтны чарт руу явцгаая. Сүртэй том одоо уналт нэг харагдахгүй байна. Sideways consolidation үргэлжлүүлээ явах юм бол биднэрт бол сайн хямдхан үнээр та хэд над шиг адилхан сар болгон 7 хоног болгон багцлууга мөнгө нэмж байгаа юм бол биднэрт энэ цаг үед бол айгуу дэжгүй мөнгөн дээр арай өөр жоохон double top шиг юм харагдаж байгаа. Гэхдээ харах ёстой volume өндөр хിവэрэ тэгээд мөнгөн дээр бол яах вэ? Нэг амар сүртэй юм харагдахгүй байгаа. Гэхдээ ингээд нэг өдрийн чарт руу ингээд сунгахчих юм бол заа юу магадгүй нэг cup and handle үүсч магадгүй те. Одоо энэ cup байна. Одоо handle доошоо явж гин те. Тэгээ энийг бас хэдүүлээ ажиглаа явъя. Яг гэх юм бол хэдүүлээ тэг алт мөнгөний компани руу нэлээд их мөнгө хийсэн. За дараагийн компани руу орцгоё. Манай багц дотор байгаа. Mika Metals-ыг Mika-г харж ил та. Oops, no. Mika Metals. Daily chart руу орно. Окей. За uptrend дотор хിവэрэ байна. Гой компани хിവэрэ, нөөц нэмэгдэж байгаа хിവэрэ, ашигт ажиллагаа нь аль хэдийн эхэлсэн. Удахгүй за 100 хэдэн хоногийн дараа ерөөхдөө тайлан гарна. 7 хоногийн өмнө шин өрмийн мэдээ гаргасан. Энэгээр дамжуулаад ил далд уурхагийн үйл ажиллагаа томорсон. Хэдүүл юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Mika Metals channel-аараа энэ доошо 19 цент, 20 цент магадгүй бүр ингээд channel дотор нэг fake out хийгээд хэдүүлээ 17, 16 доллар дээр олдох юм бол зорилго юу юм бэ гэх юм бол энэ хаваар нэг авчи, энэ хаваар нэг авчи. За тэгээд дахиад өшөө доошо буух юм бол бас энэ хаваар дахиад нэг жоох худалдаа авалт хийж. За манай багц дотор дараагийн хөвцөө Tesla харцгаая. Uptrend нь хിവэрэ энийг одоо logarithmic болгочих юм бол бас яг адилхан харагдаж байгаа. Ер нь бол uptrend дотор явжлаа. Сая энэ дээр нэг жижигхэн bounce хийсэн. Гэхдээ ер нь бол уналтаасаа уналтын эрсдлээсээ ерөөхдөө салаагүй 50-day moving average-ийн доогуур одоо явж байна. Одоо 200-day moving average очих магадaltaй. Хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол хүлээн. Tesla-гийн хувьцаа өшөө буурах юм бол хэдүүлээ нэмж аваа. За Oscar Health. Энэ дээр нэлээд хүчтэй correction орж байгаа. Оргилцэгээс Ерол хүртэл одоо баг тэ харцгаая. Оргилцэг за энэ хаваар тавьчих. Оргилцэгээс энэ доошоо тэ 41% correction орсон байгаа. Энэ uptrend жижигхэн uptrend одоо өнгөрсөн 5 сараас нэг uptrend байсан. Тэрийгээ бас эвдчихсэн. Тэгээд юу болж байна гэх юм бол хүчтэй correction. Одоо энд нэг support line байна. Энэ дээр 1 2 3 олон дахин удаа энэ дээр bounce хийсэн. Тэгээд одоо хэдүүлээ зөрөгтэй байх хэвээр дахиад жоохон унчих юм бол энэ 12 13 доллар лөө дөхөөд ирэх юм бол хэдүүлээ яах юм бэ гэх юм бол Oscar Health-ыг нэмж аав. Яг гэх юм бол trading range нь ер нь бол нэлээд тодорхой. Энэ доогуур ерөөхдөө institutional зөрөгтэй алсын хараатай хүмүүс энэ хаваар ингээд түүгээд авч байгаа байхгүй юу? Тэ?
Одоо нөгөө том институтууд хөрөнгө оруулалтын сангууд гэх мэт шнэ. Хэдүүлээ бас яг адилхан юм явуулах хэвээр. Тэ жижиглэнгийн сандардаг, паниктдаг хүмүүс хаагуур авж байгаа юм бэ гэх юм бол энэ хаваар авж байгаа. Ингээд доогуур зарж байгаа. Бид нар яг эсрэгээр явах хэрэгтэй байгаа. Тэгээ хэдүүлээ хаагуур зарах юм бэ гэх юм бол энэ дээгүүр нэг хэсэг зарна. За тэгээ энэ хаваар бас ингээд зарчин. За тэгээ хэдүүлээ саяхан Oscar Health-ыг энэ хаваар нэмж авсан. Тэгээ удахгүй дахиад нэмж авахаар харагдаж байгаа шүү. Okay? Swing trading easy. Нэг хэцүү юм биш. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей, core mining. Сая жижигхэн bounce хийлээ. Хэдүүлээ $15 дээр саяхан нэмж авсан. Одоо үнэлтээ өргөжлүүлж магадгүй. Тэгээд дахиад ерөөхдөө хэдүүлээ ямар байна гэх юм бол одоо нэг sideways ингээд тий volatility-тэй цаг үе ирсэн байгаа. Өшөө доош яваасай миний зүгээс. Гэхдээ саяхан Eric Sprott нэлийн алдартай алт мөнгө үнэт металлын хөрөнгө оруулагч дөнгөж саяхан core mining дээр хөв авсан. Core mining-ийн дараагийн тайлан таад анзаараагүй юм бол компаниудын тайлан ер нь бол одоо 90 хоногт гарахаа болцсон тий тэрнээсээ жоохон урт хугацаанд гарч байгаа дараагийн тайлан ерөөхдөө 33 центээр гарахаар байгаа. New Gold-ийн худалдаа авалт өнөөдөр хүртэл батлагдаагүй. Тэгээ та харж байгаа юм бол New Gold $70 дээр байж л байгаа. Гэхдээ core mining л буцчих. Core mining өшөө доошоо унахыг хүлээж байгаа. Тэгээ хэдүүлээ процентээ нэмэн хэдүүлээ баг core mining дотор 15% хөрөнгө олт хийсэн байсан. Одоо ерөөхдөө 7%-ээр явж байгаа. Энийг би ерөөхдөө хэдүүлээ энэ хаваар дахиад нэг 5%-ээр нэммээр байгаа шүү. Доогуур $13, $14 хүртэл унах юм бол ерөөхдөө дахиад 5% core mining нэмж худалдаж аваад тэгээд дараа нь жоох өснийхэн дараа бас жоох ашиг хийж гэж бодож байна. За Valaris дараагийн хувьцаа. Valaris. Энэ бол гоё хувьцаа шүү. Хэдүүлээ харамсалтай айгу багаар авсан. Хэдүүлээ ямар ханш дээр орсон бэ гэх юм бол баг $38-40 дээр орсон. Тэрнээс хойш ерөөхдөө сайхан uptrend дотор ингээ явж лээ. Одоогийн байдлаараа $57 дээр. Энэ дээр хийх юм байхгүй. 200 day moving average дээгүүр явж байна. 50 хоногийн moving average дээгүүр явж байна. Одоо 200 weekly moving average-ийг ингээд цохих гээд байна. Ерөөхдөө нефтний oil service компаниуд ерөөхдөө дэжгүй явж байгаа. Та бас нэг юм үзүүлчих энэ VanEck Oil Services ETF. Энийг би бас ерөөхдөө ингээд харж байгаа ингээд харж байгаа юм бол ер нь бол нефтний bull market-аараа олборлтын объемноос хамаарат эдгээр ерөөхдөө дээшээ өсчдөг. Тэгээд саяхан ерөөхдөө 200 day moving average ингээ өсөө явж байна. 200 weekly moving average ингээ явж байгаа. Энэ жоохон correction хийчих юм бол ер нь 50 day moving average нь 260 мар дээр хүрээд ирчих юм бол энэ VanEck All Services авчмаар байна. Гэхдээ нэг ихээр орохгүй яагаад гэвэл маш удаан хөдөлдөг. Тэрнийхээ оронд баг тусдаа компаниудыг авсан дээр магадгүй. Гэхдээ давуу тал нь юу юм бэ гэх юм бол навс унахгүй. Тэ одоо хэдүүлээ PetroTal дээр жоохон гашуун амт амсч үзсэн. Яг гэх юм бол нэг компани дээр нэг жижигхэн мөн мэдээлэл гараад ирчих юм бол шууд ингээ навс унцдаг. За саяхан D-Local дээр сайн тайлан гарсан. Та харж байгаа юм бол earnings per share бүх юм ерөөхдөө давуулан биелүүлсэн энэ компани өнгөрсөн 3 үйлрэл ер нь бол гүйцэтгэл сайн гарсан. Хэрнээ 50 хоногийн moving average доогоор орсон байгаа. Pre-market-ээр одоо $13 70 центээр энэ компани гэхдээ та харж байгаа юм бол ингээд тренд нь сайхан дээш явж байгаа. Энэ дээр нэг сандрах юм байхгүй. Энэ урт хугацааны хөрөнгө олт бас нэг багц дотор нэг өндөр хөв эзлэхгүй байгаа. Тийм учраас энэ дээрээ тууштай явна шүү. За өнөөдөр хэдүүлээ United Health компаниас гарч байгаа. Яг гэх юм бол
жоохон өсөлтөн зогсон байдалтай одоо хувьцааны ханшин жоохон хөдөлгөхөө болж байгаа. Тэгээд энэ хэдүүлээ нэг 7.5% ашигтай эндээсээ гарч байгаа хэдүүлээ хизээ орсон бэ гэх юм бол $298 дээр орсон. Одоо хэдүүлээ 320 хавцаа энэ компаниасаа гарч байгаа. Ягаад эндээсээ гарч байгаа юм бэ гэх юм бол бид нар жоохон бэлэн мөнгө хэрэгтэй. Юунд хэрэгтэй юм бэ гэх юм бол дараагийн quantum хувьцаа дээрээ short хийх гэж байгаа учраас. Окей. За, дараагийн компани Hecla Mining дэжгүй та харж байгаа бол хэдүүлээ энийг мартаж болохгүй шүү, guys, тий. Зарим хүмүүс тий ингээд миний багц ингээд ногоолохгүй байна. Тий хөрөнгөний зах зээл хаяа амьсгаа авдаг. Одоо ингээд амьсгаа авч ийн хэдүүлээ Hecla Mining ямар ханш дээр орсон бэ гэх юм бол $9 23 центээр орсон, яг энэ хаваар орсон. Тэгээд тэрнээс хойш ямар өсөлттэй явж байна гэх юм бол хөөрхөн өсөлттэй явж лээ шүү дээ. Би бол Hecla Mining-тэй нэлээд happy байгаа. Одоогийн байдлаар 54% өсөлт үзүүлсэн байна. Гомдохгүй. Харин нэмж авмаар байна. Гэхдээ арай цаг нь болоогүй байгаа. Тэ хэдүүлээ бас Westbit Mining руу нэмээд орцсон. Жохон Matza Resource нэмээд авцсан. Matza-ыг хэдүүлээ харцгаая. Сүүлийн үед нэг хөдлөхгүй байна. Сая нэмж авсан. Гэхдээ энэ channel-аараа явах магадлал маш өндөртэй. Тэ алтны ханш жоохон завсарлага авж байгаа. Тэгээд энэ компани ерөөхдөө борлуулалт ингээд нэмэгдэж байгаа. Анхны алтаа гаргасан. Тэ алтны алтаа олборлоод эхэлсэн уурхаа үйл ажиллагаа сайн явж байгаа. Хайгуулгын тайл нь бас дэжгүй явж байна. Microcap тэ 90 саяхан долларын одоо үнэлгээтэй компани. Гэхдээ энэ ингээд тийшээ яваал байх юм бол бид нар яг адилхан Mika Metals дээр яг адилхан юм хийн. Core Mining дээр бас яг адилхан юм. Ola Mining дээр бас яг адилхан. За тэгээ Ola Mining-тай адилхан чарттай болох магадaltaй таад нь харж байгаа юм бол тэ ингээд sideways consolidation гэж яваал байна. Ola Mining бас дэжгүй явж байна. Тэгээ сая энэ дээр томоохон fake out болсон $9 дээр хідүүлээ жоохон нэмж авсан шүү. Энэ хаваар тэ хідүүлээ 1% дээр нэмж авсан. Тэгээ тэр нь хөөрхөн ингээд дэше авсан. Жоохон нэмж авдаг байжтэй. Гэхдээ яг хуу энэ одоо дэше таацнаа хүрээд дахиад тэ ингээд явж магадгүй. Гэхдээ энэ бол нэлээд томоохон flag энэ хувьд бол айгүй bullish харагдаж байгаа. Ola Mining манай багц дотор нэг 4% эзэмшиж байгаа айгүй дэжгүй. За дараагийнх нь индекс BCI All Commodity Index трендээр дэше явж лаа. Удаан гэхдээ ингээд дэше явж байгаа. Тэгээ тренд нь хүчтэй хэвээрээ. Энэ дээр сүртэй ерөөсөө юм хийх хэрэггүй. 200-day moving average, дээгүүр 50-day moving average, дээгүүр сайхан 200 weekly moving average-ийг цохоод одоо дэше явж байгаа. EUO доллар жоохон суларж байгаа. Та харж байгаа бол долларын индекс те 99 дээр ирсэн байна. Энэ тренд лайныг эвдэх гээд ах шиг байна. Хэдүүлээ болгоомжтой харцгаая. Энэ fake out үгүй юу? Энэ fake out болох юм бол ер нь бол одоо дараагийн leg up болох ёстой нэг 101 хүртэл ингээд явах магадлалтай. Тэгээ долларын индекс EUO баг адилхан арилжаалагдж байгаа. EUO зүгээр 2 дахин хөшүүрхтэй та харж байгаа бол нэг жижигхэн fake out маягийн юм болох гээд байна. Тэгээ энэ чартыг жоохон доошлжээ. Тэгээ яг одоо энэ support дээр явж байгаа. Хэдүүлээ харцгаая. Fake out болохгүй юм бол тэгээ жоохон унаад эндээ ингээд bounce хийгээд ингээд доошо өргөжлүүлээ доошо унчих юм бол хэдүүлээ энэ позициэс төр зүртэй exit хий шүү. За газрын хавар элементүүд төр зүртэй жоохон амьсгаа авч байгаа. Яагаад гэх юм бол Америк хятадуудын маргаан жоохон намтж байгаа. Гэхдээ та миний өчтөр оруулсан урьдчилан илүү видео харсан юм бол ер нь бол газрын хавар элементийн асуудал ерөөсөө шийдвэрлэгдээгүй. Хятадуудын үйлдвэрлэл өөрийнх нь хэрэгцээгийг баг одоо хангах чадхаа болж байгаа. Хятадын дотоодын зах зээлийн судлаач юу хэлж байна гэх юм бол удахгүй хятадууд өөрийнхөө олборлож байгаа баяжуулж байгаа газрын хавар элемент дийлэх нь өөрөө хэрэгжилж магадгүй. Тийм учраас энэ ETF дээр би бас нэг сүртэй санаа зовхгүй сая тренд лайныг жоохон баталгаажуулаад ингээд дэше явж байгаа. Тэгээд 50-day moving average дээгүүр 200-day moving average дээгүүр weekly moving average бас дээгүүр явж байгаа. Bull market энэ дээрээ ихвэрэ байгаа шүү. За, EQ Resources нөгөө тангстны уурхаа ерөөхдөө хөдлөөд эхэлсэн. Хэдүүлээ ямар хааш дээр орсон бэ гэх юм бол 42 центээр орсон. Тэгээд орсноос хойш хэдүүлээ харцгаая 42 дээр орсон. Одоогийн байдлаараа
Тэгээ нэг 23% ашигтай not bad тий. Бага хуваар орсон л та. Гэхдээ not bad. Тэгээ энэ дээр нэг сүртэй хийх юм байхгүй та харж байгаа юм бол томоохонс ер нь бол жоохон downtrend дотор орж байсан. Одоо reversal хийх гээд байна. Тэгээд ер нь бол хэдүүлээ хаан зармаар байна гэх юм бол EQ resource-ыг би бол ойролцоо тэ энэ 60 центээс дээгүүр ерөөхдөө зарчмаар байна шүү. Ер нь бол ойролцоо дор хаяг шиг 50% ашиг харж байгаа шүү. Тэрнээс хойш позицаа жоохон багасж болно. Окей. This жоохон дэшээ явжлаа. Энэ ERO copper дээр харагдаж байна. Хэдүүлээ энд ямар ханшаар орсон бэ гэх юм бол $22.45. Одоо буцаага бидний орсон ханш руу ирэх гээд байна. ERO copper-ийн ханш юунаас хамаарч байгаа юм бэ гэх юм бол мэдээж энэ зэсийн үн ханшнаас хамаарч та харж байгаа юм бол ингээл баг зэрэг гээд ер нь айгу зовлонтой ингээ явж ийн ингээл сайхан дэшээ яваал тий. Дэшээ яваал bam slam болж ийн. Дэшээ яваал bam slam болж ийн. Одоо ингээ дэшээ яваал энэ дээр sideways consolidation явж ийн. Тэгээд цахилгаан машин, data boots, data center гих мэдчлэн юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол зэсээр дүүрсэн байгаа тийм учраас хэдүүлээ ERO copper авсан байгаа шүү. За дараагийн компани Westwoods Mining ерөөхдөө манай багц дотор байгаа одоогийн байдлаараа хамгийн таалагдж байгаа компани Westwoods Mining Limited хэдүүлээ яг уу амар өндөр ханш дээр орсон амар өндөр бишээ 61 цент дээр орсон одоогийн байдлаараа энэ 50 day moving average дээр ингээд жоохон явж байгаа. Westwoods Mining дээр ер нь бол мэдээлүүд нь юу юм бэ гэх юм бол тий өчигдөр өнөөдөр 12 сая доллар 12.5 сая долларынхаа зээлийн шугамаа ерөөхдөө авч чадсан. Энэ дээр нэмж хөвцөө гарахгүй ерөөхдөө dilution байхгүй. Энэгээр дамжуулаад нөгөө олборлолтоо томсох нь ерөөхдөө санхүүжилт нь бол одоо бат болцсон байгаа. Далд уурхаанаас хөдөргөн гараад эхэлсэн байгаа. Ерөөхдөө 2026 оны эхний улирлалтаа 30,000 тонны хөдөр одоо нөгөө бутлуурт орох ерөөхдөө хөдрийг ингээд оваалтсан байгаа. Тэгээд ерөөхдөө өдөр шөнөгүй энэ хайгуулгаараа буюу олборлолтоор ажиллаж байгаа. Тэгээд жилд 70,000 үнц алт гарах team production schedule-тэй орсон байгаа. Тэгээд энэ анхны алт бол 26 оны эхний улирлалтаа гарна. Хизээ гарах юм бэ гэх юм бол за энэ хаваар ерөөхдөө анхны алт нь гарч ирнэ. Тэгээд энэгээр ингээ sideways consolidation яваад сар болгон баг зэрэг нэмж аваад тэгэл ерөөхдөө анхны алт нь гараад ирэхээр энэ дэшээ явхаар л харагдаж байгаа. Би бол энэ дээр нэлээд сайхан хөрхөн цэнгэлэл явж байгаа. Тийм учраас энэ дээр би нэг санаа зовхгүй дараагийн Mecha Metals болох магадлал маш өндөртэй. Окей. Valora сая тайлан гаргасан, маш сайн тайлан гарсан. Ерөөхдөө давул нь ерөөхдөө дажгүй тайлан гарсан. Хүлээлт давсан. Та харж байгаа бол энэ $6.50 центээс $7 хүртэл ингээ явсан. Тэгээ хэдүүлээ өнөөдөр бас юу их юм бэ гэх юм бол Valora дээр жоохон процентаа багасгаж байгаа шүү. Позицийнхаа талын зарж байгаа. Тэгээд хэдүүлээ ямар ханшин дээр орсон бэ гэх юм бол $6.77 цент дээр орсон байгаа. Тэгээд хэдүүлээ ямар ашигтай гарч байгаа юм бэ гэх юм бол ойролцоо нэг 5.5% ашигтай энэ позициэс гарч байгаа шүү. Баг зэргийн ашигтай. Тэгээд нөгөө талын хэдүүлээ үлдээн. Ягаад энийг зарж байгаа юм бэ гэх юм бол удахгүй энэ квантум хвцаанууд дээрээ хэдүүлээ жоохон шорт хийх гээд байгаа шүү. Окей. За тэгээ өнөөдөр хэдүүлээ юу харах юм бэ гэх юм бол MicroStrategy-гийн ханшийг харна. Pre-market дээрээ $200-аас дээш гарсан байсан жоохон recover хийж байгаа. Өнгөрсөн 5 дахь өдөр жоохон амьсгаа авсан энэ хвцаа bounce хийх ёстой доо. Миний таамгаар бол 210 220 хүртэл bounce хийн. Тэгээ хэдүүлээ энэ дээр нэмж аавна. Тэгээ 240 хүртэл ингээ явах юм бол бас ерөөхдөө short дээр баг зэрэг ингээ нэмж аавн. Тэгээ эзэний цагт энэ бол сайхан доош явчих юм бол хэдүүлээ ашиг авахд бэлэн. За дараагийнх нь BITI Bitcoin ерөөхдөө нэг сүртэй хөдлөөгүй та харж байгаа юм бол 5 дахь өдөр бид нэр ямар ханш дээр орсон бэ гэх юм бол яг миний хуулган дээр $21.35 дээр орсон.
ерөөхдөө энэ хавар орсон жоохон ашигтай гарч байгаа. Өнгөрсөн close дээр 21.90 дээрээ байсан. Одоо ерөөхдөө жоохон retraction явж байна. Тэгээд биткойн ханш харахаараа цараймуудаа хэвээрээ аимшигын цараймуудаа саяхан энэ downtrend line-ыг жоохон дээшээ гарч чадсан. Одоо хэдүүлээ ер нь бол яах нь харъя. Ерөөхдөө амар ugly chart та харж байгаа юм бол өмнөх үеэр жоохон ингээ дээшээ аваад буцаага унаад ингээ тэ за эндээ бас яг адилхан ийм зураг харагдчихээн. Тэгээд магадгүй ингээ дээшээ аваад доошоо авах магадaltaй хэдүүлээ харцгаа ерөөхдөө short хийн. Тэгээд бид нар ингээ бэлэн мөнгө бэлтэж байгаа юундаа бэлтэж байна гэх юм бол энэ IonQ өнгөрсөн 5 дахь өдөр хэдүүлээ за хүлээж жоохон bounce хийх баха хийчлээ. Өнөөдөр $47 дээр явж байна. Хэдүүлээ харцгаа буцаагаад $50 руу тэг ингээд яваад тэгээд дараагийн leg down дээр хэдүүлээ маргааш юм нөгөөдөр IonQ дээр short хийн IonZ те IonZ дээр харамсалтай бид нар тэ дэндүүшд гарсан энэ алдаагаа дахиад хиймээргүй байх шүү. Яагаад гэх юм бол энэ бүр $6 л явсан хэдүүлээ 380 дээр ороод тэ 6 за яах. Тэгээ хэдүүлээ юу бас Rigetti computing бас short хийн тэ хүлээж байгаарай. Chart нь ерөөхдөө бас яг адилхан амар царамууд амар ugly chart. Ерөөхдөө bubble pop бол аимшигтай тэг ингээл доошоо явна. Хаа хүртэл явах юм бэ гэх юм бол тэ энэ жилийн өмнө заяа энэ компани хувьцаа хаана байсан бэ гэвэл 11 сарын 17 гэдэг чинь жилийн өмнө энэ $1.80 байсан. За тэгээд энийг short хийх хугацаа байгаа шүү guys. Заяа ингээл баг ирэх 6 сарын хугацаанд хэдүүлээ энийг мэрээл байна шүү заяа. Тэ энэ дэр тэ энэ бол тэ явна. За logarithmic-аар үзүүлсэн linear ерөөхдөө бас яг адилхан амар ugly chart. Тэгээд явах тулах зам энэ зөндөө байгаа. Тэгээд хэдүүлээ бас дахиад юу short хийх юм бэ гэх юм бол D-Wave тэ аимшигтай компани тэр баг лөөр хийж байгаа одоо хэлж болно. Энэ компани хувьцаа ингээд тэ навс унсныхан дараа ерөөхдөө шүүх мөх болоод хэдэн хүмүүс шоронд орж магадгүй шүү. Тэгээд жилийн өмнө энэ компани хувьцаа хаана байсан бэ гэх юм бол тэ ингээд харцгаа $2 дээр байсан. Одоо $23 дээр явж байгаа. As a long way to go. Тэгээд энийг хэдүүлээ бас сайхан мэрээ явна шүү. За тэгээд маргааш өмнө нөгөөдөр quantum-ийн хувьцаануудыг short дээр эргүүлээ орно. Гэхдээ энийг short хийж байгаа хүмүүс тэ зөрөгтэй байгаарэ, төвчээртэй байгаарэ. Яг гэх юм бол хэдүүлээ юу хийх юм бэ гэх юм бол энэ RGTZ, IonZ, QBTZ ашиглана шүү. 2 дахин хөшүүрхтэй. Тэ. Тэгээд нөгөө quantum хувьцаа буурах юм бол энэ үсдэг байхгүй юу? Тэ. YouTube дээр нэг хүн дрото би IonZ аваад буурнах гэж бодсон чи IonZ өсчлөө гэдэл нэг тэнийг юм ярьж байсан. IonZ-ийн зорилго юу юм бэ гэх юм бол өсөх хэрэгтэй байхгүй юу? Энэ одоо нөгөө IonZ харуулчих. Inverse ETF байхгүй юу? Окей. За тэгээд энэ үеэр IonQ амар өссөн. Одоо ингээ IonQ амар буурна. Тэгэхээр энэ volatility decay мэдээж байгаа. Тийм учраас энэ одоо буцаагаад энэ төвшөндөө хүрэхгүй магадгүй нэг 13, 14, 15 дээрээ ирч магадгүй те. Тэрэндээ хэдүүлээ зүгээр бэлэн байх хэвээр. Явах, туулах зам зөндөө байгаа шүү ингээл те. Ингээл явхаар хэдүүлээ интент 20-10% ашиг аваад явна шүү. За яв. Окей. Тэрэндээ бэлэн байгаарай. Өнөөдөр 2 хан арилжаатай маргааш эргээд уулзцгаая. Тэгээд биткойны үнэлтэн дээр бас хэдүүлээ өөрхөн ашиг хийх гээд хүлээж сууж байгаа шүү. Тэгээд тэрийгэ бүрэн гүйц хийснийхэн дараа алтны consolidation дуусаад үргэлжлүүлээ өсөх юм бол тэгэл game on. За бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно.
Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.